За бидлээ. Сайн байцгаана уу. Өнөөдөр улс төрчийн контентын маань 2 дугаар дугаар одоо эхэлж байна. Тэгээ өнөөдрийн шинээр нэмэгдсэн хүн бол одоо Мөнх Эрдэнэ ах маань ирсэн байна. Тэгээд Ган Улэг ах маань байна. Тэгээд Чинбат ингээд бид дөрөв өнөөдрийн ярилцлага эхлүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бол ерөнхийдөө хувийн өмч рүү одоо ингээд шууд халдж байна. Одоо ямар нэгэн захиргааталтай аргаар одоо хүч хэрэгсэн байдлаар хүний одоо хувийн өмчийг ингээд таслаад орлого олдог одоо их усүрийн үгүй хийж байна те. Тэгээ яг ийм процесс үйл явдлууд одоо нийгэм маань болж байна. Тэгээ энийг маань одоо нийгэм маань ингээ хоёр хуваагдаад байгаа ч юм чигтээ одоо түүц баба тэг ингээ түүц одоо ингээд байх ёсгүй ингээд надад замаар явхад ингээ саад болоод байна гэдэг. Хүний одоо амь зуулгын одоо шууд ингээ таслан зогсоож байгаа юм ноцтой асуудал үүсээд байна гэж харж байна. Тэгээ энэ дээр ингээд та бүхэн бас одоо яг ямар байр суурьтай бодолтой байна те. Хүмүүс ер нь юу гэж ярьж байна энэ талаар. За яг надад бол тэр шөнөөр түүц ачаад явж байгаагийн дараа бол хамгийн түрүүнд бодогдсон зүйл болохоор тэр хүмүүсийн ардах амжиргаа яах болоо гэдэг асуудал бодогдсон л. Тэр чи одоо бол ингээл маш тулгуу мэдгэдэх утас өгөөл тэгэл ачиж байгаа гэж ярьж байгаа байхгүй одоо тэр хэвлэл мэдээлэл ярьж байгаагаар нь те. Гэтэл тэр хүн чинь ингээл зээл ажил төрөл мардгүй нэгнийхэн төлбөр мөлбөр гэл ингээл үгүй ядаж сараар төлөвлөсөн байгаа шүү дээ. Гэтэл пак тэрийг тастаж аваал те. Тэнгүүтээ 2 хоногийн дараа манай гой дарга гарч ирсэн тийм үү. Одоо тэгээд наран туул дээр лангуу түрээслээ чи мөнгө чи өгье гэсэн штэ. Хаан чилээ очиж ажил цалингийн чи өгье гэсэн штэ. Тэгсэн чи ингээд наад бол чин тоогүй штэ гэж доромжилж байгаа байхгүй. Тэгээ хөрхий тэр төсний хүмүүс одоо муухай байж болно, сайхан байж болно, хогийн новшинч байж болно. Гэхдээ тэр хүний одоо эрхэм чанарлуун дайрч те чи тэнд очиж ажиллаач. Ингээ чи тэр гэж доромжилж байгаа нь бол их муухай. Угасаал нэг энэдрийн амжиргаа яадгийг хин тамаатай тий би бол хийдгээ хийн гэсэн нэг уламжлалт тоогийн аргаараа л хийсэн л нэг. Яг тэр хүмүүс тэр хүний яг ийм эрхэн байгаа мó тий одоо миний одоо яг гайхаад байгаа юм нь нийслэлийн засаг дарга гэдэг алан тушаалтай хүнд одоо хүний мөнгөөрөө авцсан гэрээ байгуулсан тий одоо ингээд зээл авцсан та хэлж чинь ингээ ийм хөрөнгийн ингээ шууд хураагаа аваа явчих чинь тий тэгвэл энэ алан тушаалтанд яг энэ их яг хуулиар олгоцсон байт юм болоо. Гэхдээ одоо хуулиар бол мэдэхгүй би хууль мөлийн юу шүү. Байх боломж миний бодлоор байхгүй л байна. А нөхөр бол өөрийгөө шийдвэрийг зөв төсөн бол зөвшөөрлгүй түүцэл гэж хэлсэн шүү дээ, тий? Зөвшөөрөл байхгүй. Тийм учраас би наадах гэж одоо эрх хэмжээнийхээ өрөөнд буулгаж яана л гэсэн юм ирсэн л да. Мэдээллээр явахад 1000 түүц гэдэг байгаа тий. 1000 түүц гэдэг. Зөвшөөрөл гэдэг. Тэрний ард 1000 айл өрөх байгаа гэсэн үг байхгүй тий? Нэг түүсний ард айг бол 2-3 чайл үйж магадгүй байхгүй тэгээ ээлж ээлжээрээ суудаг муудаг. За тэгээд дунджаар бол энэ чинь 50000 хүний амин зулх асуудал яриад байна шүү дээ тий. Тэгэнгүүтээ тэр түүсэнд нийлүүлдэг бүтээгдэхүүн нийлүүд зардаг хідэн өрх айл байсан байна. Компаниуд байна тий. Компаниуд. Ядаж тэр нэг бэршгийн оромог гэдэг юм зардаг мардаг гэл за боли тэр түүсийн буудалтай дотор нэсэн бараг бүтээгдэхүүн одоо хаан зарах юм тэр хүмүүс. Мөнгөө төлөөл авсан байгаа шүү дээ. Компаниудаас дандаа бэлэн мөнгөөр аваад тавьсан дэлгүүрөө тэр баг бүтээгдэхүүнийг хаана яаж зарах юм тэр хүмүүс. Одоо машиндаа зарах юм уу, гадаад цуцаад зарах юм уу? Гэх мэтлээ энэ бол зүр шууд ингээд хүний шууд амьтаа ярьж байгаа байхгүй, амин зулхад ярьж байгаа. Тэр хүмүүс одоо үлбэж өгөх. Энэ угаасаа захиргааталтын буруу арга хэрэглэж байгаа ингээд мэдрэгдэж байгаа байхгүй. Нийгмийн ингээд хүн ингээд амьдарч байгаа шүү дээ ингээд. Тэгсэн чинь ингээд шууд Гэхдээ ямар нэг юм чи одоо энэ чи эрхцүү төртөө болсон үстэй тий. Хуулийн дагуу явах хэрэгтэй үстэй. Шүүхээр орох хэрэгтэй үстэй. Шүүхээр ороод прокурор шүүхээр ороод шүүхийн шийдвэрээр аливаа нэгэн хүний өмч хөрөнгө гимиг хурааж шийдвэрлэх хэрэгтэй үстэй тий. Тэгээд баг ийм юм шаардга болчиход байгаа шүү дээ. Одоо боли гай тий одоо шиг ийм ном журмын юм ч тоогоо болчих тийм үү нийтэн жил. Тийм болохоор хэдүүл ятгахтай бүр наазах юм хүсэж байгаа шүү дээ. Нэг жоохон хүн бодоод өгөөч ээ. Та ч хүн штэ. Бүр ингэ шалтан боцсон шүү дээ. Хэдүүл нэг стандарт ойшилсараад. Тэгэнгүүт хүн ёсны ч юм хийхгүй байгаа байхгүй юу? Манайс ч одоо нэгэнтэйгээ ч ингэж дургу байсан ч ингэж харьцдаг үсттэй. Гэхдээ дээрэс нь тэр цагдаа нар юу хийж байгаа? Тэр чи хууль бус үйл ажиллагаа хийж хахад цагдаагийн хамгаалтанд дор хууль бус үйл ажиллагаа хүний хөрөнгийг хураагаад шүү дээ.
Яг. Цагдаа нар за тэгээд тэр нөгөө нийслэлийн албаныхын өдөр очсон байсан. Тушаал биелүүлэхийг үргэлжтэй гэл. Яг цагдаа дээр очих тэр зэрэг тиймэрхүү асаа. Нэг л бамбаа цагдаагийнхны нэг л бамбаа гэдэг шүү дээ. Тушаалаар ажилладаг гэдэг. Тий. Тэгтэл чинь юу гэдгийг тушаал хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрхэх болоод давхар үүрэг нь цагдаагийн ажилтнууд олгогдож байгаа байхгүй. Тэгтэл тэр нөгөө мэдлэггүй тэр үүргээ хэрэгжүүлээгүй байдлаа тушаал биелүүлдэг субъекттэй гэдэг ийм нэг бамбаа халахвчны ард очоод нүгчдэг. Тэгээд энэгээс болоод энэ ч нэг төрийн зуудаг нохоо шиг тэр улам өдрөөс өдөрт илүү тийм шинжтэй болоод тэр агийн асуусан дээр би бол ингэж бодод байгаа. За түүц гэдэг бол гэж авч үзэх юм бол зөндөө юм ярина. За өмч гэдэг бол айгүй ноцтой асуудал болж байгаа байхгүй. Тэр асууж хуулиараа тийм байхгүй. 2-3 нөхцөл байгаа. Хүний хувийн өмчөд гамшиг ослын үед тийм үү? Дайн байлдааны үед дайчлан одоо хүний эрхийг хязгаарлаж болно. Өмчийн эрхийг тийм үү? Ийм л заалт байгаа. Бусад үед бол ерөөсөө өмч гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр өмчийн нэг гайхалтай шинж чанар. Бид нар чинь нөгөө өмч гэдэг талаас нь одоо ярьж шүү. Энэ түүцээр дамжуулаад биднээс юу зөрчигдөд байгаа юм бэ гэхээр зэрэг өмчтөй байх эрх зөрчигдөд байгаа. Тэгтэл яагаад өмчтөй байх нь энэ нийгмийн амин сүнс юм бэ гэдгийг бид нар гаргаж ирж ярих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нь бол бид нар өмчгүй нэг юм байсан. Тэр чигтээ болгоо байсан шүү дээ. Хин ч өмч байхгүй. Гэхдээ л ингээл хүн болгоныг давуу эрх эдэлчих гээл даргад очил одоо долгондаг. Тэрүүнийг авилга гэж нэрлэдэггүй л бас битүү авилга юм байсан. Одоо яагаад өмчийг дархалж хамгаалаад байна уу гэхээр зэрэг өмчтөө иргэн өөрөө нийгэмдээ баялаг бүтээж бусдад тусдаа зүйл хийдэг юм байна гэдэг. Өмчийг нууц өвдсөн юм байхгүй. Тэ? Бусдаа сайн сайхан өөрөө санаатаагаар биш. Зүгээр өөрийнхөө өмчийг баталгаатай гэж итгэж байгаа хүн бол тэрнийг өсгөхийн тулд явдаг. Энэ өсгөх замд нь бусад нийгмийн харилцаанд оролцогчид хождог. Энэ ид шидтэй өвдсийг өмчлүүд дайрснараа байхгүй болгож байгаа. Нэг үгэндээ өмчийг устгана гэдэг нийгмийнхаа сайн сайхан байдлын эсрэг, нийгмийнхаа зөв хөгжлийн эсрэг үйлдэл хийж байгаа. Тийм учраас үндсэн хууль одоо бусад хуулиудаар хувийн өмч, өмчийн аливаа хэлбэрийг хуулиар хамгаалдаг. Ингээд тунхаглалцсан. Энэ бол дархан шүүл гэж байгаа байхгүй. Өмчийн гайхамшигтай өвдсөн. Тэгэхээр сүүлийн одоо ингээд нөгөө яг ахуйтай холбогдоод өдөр тутмын айн зуулгатай холбогдоод илэрч байгаа нь энэ түүц байна. Тийм үү? Дахиад нөгөө хувийн өмчийн одоо гараж. Энэ хэлбэр нь түүц бол 92 онд засгийн газар иргэдийнхээ амжиргаанд дэмжлэг болгохын тулд засгийн газрын тогтоолтой эхэлсэн ажил юм байна л. Би 12-оос 16 онд нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх багтаа мөн шийдвэр гаргаж ирсэн даргийнхаа эсрэг түүцийг хүч хэрэглэн нурааж болохгүй гэдэг байр суурь нотлох баримт цуглуулж бүрдүүлж ажиллаж ирсэн. Миний ганц барьж ирсэн зүйл юу гэхээр тийм үү? Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, түүний удирдлагын тухай хууль, үндсэн хуулийн дээр төр засаг болвол иргэдийнхаа амьдрал ахуйг одоо сайжруулах бүх үүргийг хүлээнэ гэдэг юм утга бүхий заалттай. Бид нар түүцийг хаах гэж байгаа бол энэ өөрөө айжмаар өөрөө үгүй болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэрнээс биш очиж хурааж болохгүй. Одоо түүцлүүгээ хэрэглээд орох тэр зах зээлийнхаа хуулиар өөрөө хэрэггүй л суусна. Угаасаа устчил хийсэн шүү дээ. Устчил хийсэн шүү дээ. Жамаараа дуу байхгүй болсон юм. Эсвэл сайжирна хөгжин бүх систем, бүх логистикийг ингээд хүчээр хэвдэ ачаар тэр логистик чинь жамаараа устгах тэр зэрэг өөрийнхөө альтернатив сонголтууд руу явдаг байхгүй. Энд түүц байхгүй болчлоо гэх юм бол ийшээгээ өөр дэвшилттэй эсвэл өөр бизнес рүү ордог. Энэ сонголт айжмар өвдөлтгүйгээр шилждэг байна. Хүчээр устглаа гэхэд бүр нөгөө хямрал болдог, ядуурл болдог, хулгай дээрэмлгүй шилждэг. Тэгээд түрүүн ярьжсэн түүцний асуудал тэр ингэж илэрч байгаа асуудал бид нар хамгийн харамсалтай нь одоо нөгөө иргэд тэр орчин нөхцөлийг сайжирч байгаа гэж үзээд байна. Үгүй шүү дээ. Одоо бид нар хулгайтайгаа хулгай гэмт хэрэг энэ ахуй шинжтэй гэмт хэрэг чи ихсэн юм. Жамсны асуудал. Хичнээн мянган хүн байгаа шийдвэр гаргахынхаа өмнө нийгмийн эдийн засгийн судлалыг заавал хийдэг байхгүй. Тэгтэл ийм шийдвэргүй явдаг болчихлоо. Тэгээ хувийн өвчид иймэрхүү бүдүүлэг хадгалах. Одоо ингээд 50000 хүн гэж ярьж штэ. 1000 төгсний ард за ингээд 50000 хүн. Тэрний ард нийлүүлдэг
Орлон за окей. Тэгээ эффектээр за 10,000 гэж бодъё. 10,000 хүний ингээд эдийн засгийн оролцоо үгүй болоод их усүр нь үгүй болчихж штэ тий одоо ингээд тэнгууд тэр хүмүүс чинь шууд одоо дундаж давхраг байсан бол доошоо унж штэ тий. Тэгээ эргээд нөгөө халамжийн бодлого, халамж хүртэгч болно тий. Одоо эргээд нөгөө баялаг бүтээх биш бүр эсэргээрээ ингээд юм буруу шийдвэрийн араас гарч байгаа үр дүн нь нийгэмдээ эргээд ядуусынхаа нэмээд эргээд манай улсын маань одоо хөгжлийн ингээ асуудал илэрч байгаа байхгүй тий. Одоо яг тэгээд надад бас нэг анзаарчихсан зүйл нь ингээд түүц өдр буулгахаас өмнө бас нэг заваа юм хийж байгаа нь юу вэ гэхээр эдрээс болоод хотын үзэмж муудчаад байгаа гэдэрсэн мессежүүдээ явуулж байгаа байхгүй амар зөв. Тэгээ ингээд ард иргэдэг хооронд нь хувааж тий. Бараг нэгнийх нь эсрэг турхирж байгаа байхгүй. Хоёр хуваагаад байна тий. Үгүй үндэ түүцнээс болоод одоо ингээ хувилах юм бол энэ Улаанбаатарын нэг хог новш болцсон нь түүцнээс хэдөө болсон тий. За манай дарганы шийдвэрээс хэдөө болсон гэвэл бараг л дарганы ингээ хураагаад аваа явчмаар байхгүй тий. Зүг байгаа байхгүй юу? Одоо тэр муухай харагдаад байгаа юм нь яг яс юм дээр нийслэл өөрсдийнх нь хийж байгаа ажил маш муухай харагдаж шít. Талбай дээр өч төвсөг дээр тэнцээ зүгээр л Сүхбаатар худалдааны төв байгаа байхгүй тий. Сүхбаатар худалдааны ингээд дишээс шүү дээ. Тэгээ тэнцээ улсын төсвийн мөнгөөр тэнцээ юм хийж байгаа. Тэгээ тэр гоё харагдаад байгаа юм уу? Ямар ч гадны хүн орж ирээд энэ ямар гоё зүлэгтэй. Тэгээ химик зүлэгтэй юм бэ гэж хэлэхгүй байхгүй. Ямар ядарсан юм бэ л гэж хэлнэ. Ямар гоё бордуртай юм бэ. Ямар гоё түүцгүй юм бэ. Энэ жамсны байдал тэр ингээд та бүгд бодоорой. Намайг баг байхад гар дээр худалдаа их байдаг байсан. Тэгдэг байсан тий. Ингээд суглаа мглаа явуулаад энд сонин зараал тэнд ингээд гар дээр худалдаа. Дараа нь ингээд тэд нар чинь 50 өртөө болсон байхгүй. Ингээд дөрөв хөлттэй. Тэгээ нөгөө сонин монин бараа бүтээгдэхүүнээ ингээд эрзэнэлчдэг. Тэр ингээд чулуун тавьчих. Тэрний ард тэр түүцтэй болж байсан байхгүй. Энэ жамсны хөгжил ингээд явж байхгүй. Тэгээ энэ одоо нэг зөөврийн Чингэлгэрхүү үеийн түүц чинь бас 13 4 онд илүүтэй журам батлагдаад дотроо ариун цэврийн байгууламжтай байна гэдэг гол одоо дэвшлийг хийж гисэн байхгүй. Тэгээд түүц эрхлэгчтэй холбоотой нийслэл ингээд ойлголцож дуусчихсан. За тэгээд ингээд энэ чинь сайжрал өгн явах хэрэгтэй л да тийм яг тэр шиг ийм процесс л явах хэрэгтэй байсныг л жамаар нь л явуулсангүй л асуудал. Мэдээж хэрэг түүцэнд хүн орж худалдаа хийхгүй бол эдгээр чинь нийлж байгаа айгуул CU-тэй ч болох юм билүү тийм. Ингээл дэлгүүртэй болоод тийм. Томрол хүн ороод үйлчлүүлэхгүй л бол ямар ч бизнес оршин тогтож чадахгүй шүү дээ тийм. Яг үндэсний тэрний чинь convention shop store гэдэг тийм нөгөө тухлаг дэлгүүр. Үндэсний тийм сүлжээний их усүрт магадгүй тэнд байсныг үгүйсэхгүй байхгүй тийм дараагийн жамсны асуудал. Тэгээд ингээд хязгаарээс л тийм нэг орчин бохирдуулсан. Яг одоо яг наадгараа харин амар даваа юм гаргаж ирсэн тэр ихгүй. Ингээд баад шээгээд байна, шар утан чээж хаяад байна, маяад байна эдэр гэж бодлаа тий. Тэр хүмүүстээ өөрсдөө зохицуулчихлаа. Тэгснээ хөгжсөн ингээ гой сайхан улсад ийм байхгүй тэр гэж шал удлаа юм ярьж байгаа байхгүй. Одоо мэдхгүй. Миний л явсан барууны улсад бүгдэнд нь ийм түүц мүүц бүр 9 жороо байгаа шүү дээ. Бодомны бодолтой. Тэгээд тэд нар ч нойл мойлгооч байгаа. Зүгээр л хажуудлага байгууллагатай тохиролцоол ороод гараал ингээл зохицуулчихдаг л маш ингийн ажил шүү дээ тий. Манай чинь тэгжил байсан байгаа шүү дээ. Одоо электрик шарт орон шигээс оож яасан гэж би бол одоо надад бол итгэл хэцүү. Тэнгүүд хэрэгээр ингэж тий хөгжсөн улсад баг ингэсэн байна. Гэтэл манайд ингээд байна. Ингээ муухай харагдаж ингээд танаа нэг юм сонин өнцгүүдээ гаргаж ирж ярьсан байхгүй. Бүх юмаа зараад нөгөө нэг түг үлөө нөгөө машин тий. Тэрнийг очиж үзэх дуртай тий улс улсынхыг тий. Өшөө нөгөө нэг стрит фуд гэл ингээд нөгөө янз бүрийн эдгүүмаа гэхэд нөгөө хорхоо шавьчиг юм тий. За бас нэг идээд үзчих сонирхол. Гэхдээ Нямбатар ч байс хийж байгаа Солонгос явдаг үстэй. Явал хоол идэл байгаа үстэй гадуур яв. Нөгөө Улаанбаатар фуд фестивал гэсэн чинь зүгээр гурилтай шил слав 2 байна гэж тавьснаа. Солонгосын гудамны хоол гэсэн чинь бүрээс амар их янз бүрийн хоол ийм л ялгаатай байна шүү дээ. Болилдоо ямар мара фуд фестивал гэдэг. Одоо энэ Улаанбаатар тийм фестивал тий. За Улаанбаатар фестивал. Энд дэр жишээлбэл одоо нийслэл төсвийн мөнгөөр за тэр бум 600 800 мэдгүй амар олон мөнгөний дүү яриадсэн. Тэрүүгээр хийлээ. За гаднаас тоогооч авчирлаа. За энэ бүх системүүд явахад тэнд хэдэн мянган хүн 7 хоног үйлчлүүллээ шүү дээ. Тэр хүмүүс жишээлбэл ингээд иргэдийнхаа амин зулгаас бас хомслаад байгаа байхгүй. Тэр хүмүүсүүд
өөр газараас очиж хоол идсэн бол Өөр орчмын ойр орчмын өөр газараас очиж хоол идсэн бол тэр чинь нэг хүний нэг түрээс нь болно, тогных нь мөнгө нь болно, цалин болно. Бүх юм болно үстэй. Тэгэхгүй нийслэл 600 сая төгрөг гаргачаад 170 сая төгрөг олно гэдэг төсөвтөөр team фестивал хийх нь өөрөө би бол тэрийг бараг тэгж хардсан шүү дээ. Энэ одоо яриад нэг хамаагүй юм те. Гинт хийсэн шүү дээ. Гэтэл мэдээлэл байхгүй байжгаад тэр нөгөө YouTube багийг ирэх бараг зориулж хийсэн юм шүү. Би бол тэгж хардаад байгаа шүү дээ. 2-3 хоногийн дараа нөгөөх нь ирсэн шүү дээ. Тийм Ice Speed Show гэдэг. Юу лээ. Тийм нэг залуу ирсэн шүү дээ. I show speech л дээ. Хүүхдүүдэд дунд аягүй Speed гэсэн баха. Тийм. Пат тийм. Бараг тэгсэн юм шүү. Би бол тэгж хардаад байгаа шүү. тэгээд тэр нь тэгсэн гэсэн гайхаж байгаа шүү дээ. Эндээ талбай дээр хүмүүсийг цуглуулахгүй л гэж байгаа. Гэж л хэлсэн гэж юу? Тэгээ ингээд нэг юм босгоцсон. Урд нь бас нэг тайж босгоцсон байгаа даа шүү дээ. Тулгаад. Тэгээ ингээ хойно ингээд ийм том. Тэнгүүд нөгөө энэ талбай дээр нөгөө хүн байгаа нь харагддгүй юм байна. Одоо жигсаад болж байхад ингээд нодлон зуунжингаа нөгөө ингээд тайруулаад асар тавьсан байсан шүү дээ. Хүмүүс жагсаж байгааг нь хүн харах боломжгүй. Ингээд хүмүүс чагсаад байдаг. Тэр ингээ нуугаад байгаа байхгүй тий. Тэнгүүд эн чинь ингээ урт хугацаанд ингээ төлөвлөсөн байгаа гэж байна. Бүр. Одоо ингээ өнөөдөр чинь 4 сарын 20 болж байна. Тэнгүүд одоо энэ зун чинь ингээ хүмүүс гараад жагсаал хийх эрх нь байгаа шүү дээ. Үндсэн хуулинд дээр бичсэн байгаа. Тэр эрхийг нийлүүлэхгүй гэдэг цавын цаанаа одоо нэг юм артаг санаатай. За одоо юу руугаа? Агийн гаражны төгрөө орё. Тийм. Би чи одоо яг өөрийнхөө нэр дээр идэг гараашаа нураалгачихж байгаа байхгүй. Яг манай гэрийн гадаа ингээл байждаг гараж. Тэнд болохоор сөөхийн газар гэдэг тухайн үед 2015 онд ингээд газар мазар зохицуулаад бид сөөх одоо өөрсдөө эндээ ингээд гараж бариад машинуудаа хийн те. Ингээд нэг 14 машины тоосон гаражийг нураацсан сая. Тэгээ яг юу процесс нь юу болсон гэсэн чинь нөгөө гаражны хаалган дээр нэг юм наагаал нураана гээл тэдэн сарын тэдэн нураана гээл хүний өмч байгаа байхгүй. Бүр яг жихнээсээ. Тэгээ тэр бүх бичээ юмд надад байгаа. Тэгээ ингээ миний өмчийг та нар ингээ яагаад ингээ надаас суухгүй нурааж байгаа юм бэ? Гингүүд одоо ингээ аюулгүй байдал ярьж байгаа. Тэгээ ингээ хүмүүс бас нураасан. Хүмүүсийн гаражийг нураацсан учраас одоо чиний гаражийг нураана гэж байгаа байхгүй. Ингээ надтай шууд тэгж ярьж байгаа. Гараж нүм ч юм уу газар нүм ч юм ямар ч. Гараж би чинь тэг гараж чинь ч одоо ингээ нөгөө дотор нь юм байгаа. Тэг ингээ агуулгасаа. Тэнд чинь одоо Баянгол худалдааны төв хажууд нь байдаг. Тэнд юм зардаг хүмүүс ингээ бараа мараагаа хийдэг. Ингээд эн чинь бас нэг хүмүүсийн хөрөнгө шүү дээ. Эн чинь ингээд ашиглаж байгаа юм орон зай байгаа байхгүй. Тэрийг шууд ингээд хүчээр ингээд нураагаа ачиж. Зүгээр хоосон газар л байгаа юм тий. Тэгээ одоо ингээд сэндийчсэн ингээд балгас болцсон. Хажуугаар хүн явбал унахаар ингээд эвгүй ослын газар болчихж байгаа байхгүй. Одоо л юу барих төлөвлөгөөч байхгүй. Одоо тэрний нь бол би хараас уншиж хараагүй. Над дээр ирээд та ингээд гараашаа нураалгаад ард нь бид нар юм барина гэсэн бол хүн бас өөр юм мэдээлэл авна шүү дээ ядчил. Тийм ч үгүйгүй. Гаражчууд янз бүрийн тийм орц гарц юм хаагаагүй нийт юм. Хаагаагүй. Огт хаагаагүй. Бүр ингээд далан байгаа газар хүмүүс харин ч ингээд машинаа тавиад байгаа байхгүй. Харин ч тийм ухаалаг шийдэлтэй. Бүр тийм кейс ихгүй бүр амар кул. Дээр ингээд хоёр давхар махар. Одоо энэ крашиг нурааж болж байгаа юм чинь зайсанд байгаа байшингуудыг нурааж болно шүү дээ. Одоо тэгэх юм шүү дээ. Зөвшөөр гэрчлэгээгүй шүү дээ. Үгүй тэр чинь нөгөө газар нь юу биш байхгүй юу? Газрын баталгаагүй байхгүй тий. Яг адилхан байхгүй. Яруураас амар асуудалтай гэсэн тий. Нямбатар чинь нэгч Яармагт нэгч зөвшөөрөлтэй барилга байхгүй шүү гэд мэдэгдэжсэн мэт. Тэр чинь нөгөө нэг аялал жуулчлалын зорилгоор компани авангуудаа шууд байшин барингуудаа компанитай юутай зарчтай байлаа шүү дээ. Болно л гэдэг. Тий. Зөвшөөрөлтэй бол. Одоо энэ баахан хаусаад нураас болно шүү дээ тий. Харин тийм болчихлоо. Тэгээд би болохоор яг юу эсэргүүцээд байна гэхээр шүүхийн шийдвэргүй. Тий. Одоо би Монгол улсын иргэн тий. Монгол улсын иргэний өмчлөх хэрэг гэж юм байгаад байгаа шүү дээ. Одоо үндсэн хуулийн дээр бид нар чинь сая яг хөлөө ярьсан. Яг энэ дээр амар имзэглээд байгаа байхгүй. Бид нар ингээд өмчтэй үйжээж одоо юу гэдэг хүчтэй байж тээ. Одоо чинээлэг байж тээ. Одоо Монгол улс хүчтэй байж тээ. Иргэн нь баян байж тээ. Чинээлэг байж. Тэгтэл тэрийг ингэж үгүй гэдэг одоо төвзөн дээр хүртэл ингээд ийм юмнууд болоод байхад амар одоо нэг ийм асуудал явж байна. Бас дахиад түүсний араас. Нэг давхар барилгуудын өргөтгөлийг нураах. Нэр тэгж ярьсан шүү дээ. Нураах мэдэгдэл өгөөд эхэлсэн байна. Бүр эхэлсэн байна. Тэр Facebook дээр ч гэсэн нөгөө нэг дэлгүүрийн групп гэдэг байгаа шүү дээ. Хүнсний дэлгүүрийн групп гэдэг. Тэрэн дээр байт явж илээ. Ийм мэдэгдэл хооцсон гэсэн. Ийм мэдэгдэл хооцсон гэсэн. Тэр одоо юу л вэ? Зөв юм уу? Зөв. Юутэй болох? Үгүй. Одоо тэр нь болохоор үгүй. Ингээл хотын өгөөзөмч муухай байл гэж байгаа юм байна шүү дээ. Та нэг хэлж болохгүй. Та ингээд муухай хэлээд байна. Өргөтгөлүүд.
Одоо зам аа. Өөрөөр хэлэх юм бол одоо их сайхан стандарттай болох гээд байгаа юм байна шүү дээ. Өөрсдөө яасан байдаг те. Одоо ингээд тэр За яг гараж түүз зөвшөөрөлгүй байдаг л. аа Зөвшөөрөлтнүүд нь яг. гараж түүзнүүд чинь бүгд нэг засаг даргын гарын хэсэгтээ Тийм сууж идэв шүү дээ те. Тийм шүү дээ. Тэгсэн чинь Өөрөөр чи бүгд өөрөөсөө тийм та нар байна. энд ингээд мөнгө гаргаад ороод ирээ гэж Тийм. хүмүүсийг ингэж хамааралтай болгочоод одоо 5 жилийн дараа ирэнгүүтээ ингэчих жоохгүй те. Тэгээ нөгөө сайн болоо Одоо те. чинь хараа нөгөө муу нэртэй авилгал хороолол байгаа шүү дээ. Одоо тэгж хочтой тийм үү. Яг нь манайс бол ингээд энэ компани авилгал өгөөд ингээд юм барьчлаа гэж бид нар хараажлаагаа олон нийт өгөөсөө тэгж хараал болж байгаа шүү. Гэхдээ яг үндэ тэр зөвшөөрлөг өгсөн даргын тухай ерөөсөө ярихгүй байгаа байхгүй. Тэгэхэд хүнд тийм боломж өгж байгаа бол хүн юмаа явуулахад оролдоно үстэй. Үгүй одоо Чимба тамхтай зөвшөөрлөг өгдөг хүн. Би тэгвэл Чимбагаас юм авлаа. Би эрэхтэй гэсэн үг үстэй энэ чинь. Тэгснээр зөвшөөрлөг өгсөн Чимба болохоор тэн зүгээр мэдхгүй юугаа хийцээ те. Одоо хаач байгаа. Фокт ч юм уу явж байгаа. Би юмс мэдэхгүй шүү дээ. Сумын язал гэсэн үг шүү дээ. Харин тийм заваа. Авилгын нөгөө юу хороол дээр. Орос улс болж зөвшөөрлөө сумын язал. Өө тэгээ харин компаниг хараагаад байгаа хэрнээ. Даргаа ерөөс харахгүй байгаа Тэрний байхгүй. өмнөх зөвшөөрлүүдийг бол одоо ингээд Батуулаас эхэлжтэй заа. Аа. Батуулаас эхэлтэл ингээд зөвшөөрлүүд явуулсан. Тэр чинь Түлгээд Батуулгын нэр байх үеэс эхэлтэйгээ хэлсэн. Яа энэ дэр тайлбар хэлэхгүй бол би нөгөө тэр шийдрүүдийг хяналтанд оролцдог байсан болохоор хөлгөө өгсөн юм а гэдэгтэй адилхан сонсогдож байгаа. Тайлбар хэлэхгүй бол болохгүй. Цуцалсан тэр олгогдсон байсан газрыг өмнөх хотын дарга нарын үед олгогдсон байсныг шүүхээс одоо хувийн өмчийг хамгаалж байгаа. Тэр хөрөнгө оруулалт бол хийгдсэн юм байна. Тэгээс сэргийж байгаа. А сэргийхдээ цэцэрлэгт хүрээлэнгийн зорилтоор сэргийж байгаа. Орос улсын зорилт. Орос улс биш. Тэгээд тэр одоо төлөвлөгөө тэр чи явж байгаа байх л да. тэгсэн баг тийм тэгсэн баг тийм бол мэдэхгүй. А сүүл тэр Орос улсны зорилтоор гэдэг бол бүр сүүлдээ тэр сумын язар. Сумын язар гарсан. Өөрөө зөвшөөрлөг өгснөө тэглэлээр өөрөө нураана гэсэн. Тэгэхээр тий эргээгээд одоо саяны түүц тэр гараж ер нь ингээд иргэд томтдох юус энэ түүцний асуудал биш. Тийм шүү дээ. Тэр том хотхны Ястай. Яг зөв. ерөөсөө бидний өвчин асуудал. Одоо шалтгаалтаагаар явсаар байгаад одоо машинууд юм. Тий. Ерөөсөө гайхах юм. Энэ айгүй хол сонсогддгоос одоо гайхах юм болчихж байгаа. Насчтаар нь хязгаарлал одоо байх. Агуусаа дугаарн дээр хязгаарлалцсан үлээ. Насчтаар хязгаарлал байхгүй. Магадгүй унуулахгүй гэж үлдээдийн заяа бараг зүгээр хурааж авна гэх баг. Энэ бол зүгээр асуудал болчихлоо. Тэгэхээр зэрэг та бид нар түүцний асуудал дээр, гаражийн асуудал дээр тэгээд нөгөө талд нь тавьж байгаа үндэслэл мөнгө үзүүлж гэдэг нэг утгагүй хийсэн. Амар сүпертив те. Жигаатай сан хийж байгаа болвол тийм үү? Та Орос улсаар Яг зөв. оруулах гэж бэлдээрэй гэж Ястай. Таны гэрийг аваад нүүхэд тийм. хүмүүс одоо таны гэрийг ингээд чигээрээ өнгөрөөд ямаар байсан байна л гэж ойлгоорой те. Хүмүүсийн процесс шиг болцсон байх тэр зэрэг гараж дээрч тэр түүц дээрч тэр нэг цагаан утас гэж нэг юм байдаг. Тэр яг ингээд гэрчлэлний олгог нэрийн гэрээ маягаар ингээд Аха. цаа сунгаад. Хин сунгаад энэ үтгэн амин утас. Аха. Төрийн төлөөлөл болж байгаа юм. Тий. Тийм үү? Тэр яг дүүргийн засаг ч юм уу? Нэг мандат байгаа тийм. Нөхөр ч юм уу? Тэр засаг дарга байна уу? Газрын албан нөхөр нь хамаахгүй төрийн төлөөлөл гэдэг. Төрөөс тодорхой эрх хэрэгжүүлж байгаа юм. Тий. Тийм үү? Тамхтай. Бид нар одоо энэ дээр нэг зүйлийг аюул сайн ойлгож байна. Нэг цонхны бодлого гэж байх хэрэгтэй. Тэр төрийг хэлээд байгаа байхгүй юу? Чи газрын албан чи дарга засаг дарга байна уу хамаагүй. Миний хувьд хоёр нэг цонхоор төр. А тэгтэл манайх нөгөө хэрэгжүүлэхдээ нэг цонхон дээр авиж хамаг байгууллага хийх ийм хэлбэр өгөө. Уг нэг цонх гэдгийг цаана үндсэн санаа тийм үү? Чи төр зөвшөөрөл өгсөн юм бол энэ зөвшөөрлөө хамгаалах гэсэн. Юу чи энэ нэг муу гэж үзэж байгаа юм бол яаж сайжруулах вэ гэдэг шийдвэр гаргах үгээс авчиад хаагаад богод хураадаг юм биш ээ. Төрийн нэг цонхны бодлого гэдэг үндсэн зарчим цаацаа тийм. Тэгтэл манайх нэг байгууллагынхаа нэг давхарт нь авчиад нэг цонхонд ард суулгаж байгаагаа энэ тэнд очиж хүн зурталтай тулдаг байсан. Тэгээд нэг бөөн Нэг өрөөнд оруулсныгаа нэг цаг болох гэдэг шүү дээ. Аа. Тэгэхээр энэ нэг бид нар аюул сайн бодох хэрэгтэй. Ингээд одоо бол нөгөө нэг тийм шийдэмгий дарагдах болох уралдаан л яваад байна. Үе үе. Тэр супер руу хамаалт. Зүгээр ингээд нөгөө
би шийдэж чаддаг гэдэг нэр зүүхийн тулд зөв бурууг шийдэх. Одоо тэгээд цаа яг засаг та. Энэ алдарны төлөөх энэ PR-ийн төлөө тий. сайнаар бодгож байна. Муугар бодгож цаана нэгдэс бизнесээ хийж байгаа. Хийж байгаа тийм. Энийний төлөөх хонгоргонд нь нөхөр даргаа тий таны амьдрдаг энэ нийгэм чинь бүхлээрээ хөмөрч унлаа шүү дээ. Тий өөрөө ойлгооч. Одоо Чингэлтэй төрийн засаг даа тийм. Яг л Би хогоо нэрээ ёстой наа чи одоо нөгөө Цаадах чи бүр one tус байгуулсан юм байна шүү дээ. Цагаар хогоо хайна гэд мөн үү? One tус байгуулсан шүү дээ. Хогоо гаргаад огийн цэгтэр авч хажуудыг хоёр нөхөр нэг цаны бололтой нэг юм гялцсан хар шилжүүлсэн нөхөр сууж байна. Нэг юм хэлсэн яа анзаарсан ч авч хийж л. Тэгсэн хойноос нөгөө өөр хүчнээс Өтим гестопат болсон юм бүр. Зулгаа тийм байна. Оо чи хараад байгаа. Зодтгоо шахлаа хэрэгтэй. Хогоо хаяхгүй гэж юм аа. Би цэгтэр чи аягүй. Чи тэр замын цанталт байгаа энэ зөвшөөрөгдөв цэгтэр хогоо маань үнэхээр чи тийм завтаа зайтай болохоор тэнд очиж манаа. Би энэ хүмүүс тэнд хаяад идэгт би юмсэж өгдөг. Би бол цэгтэрээ хайж байна. Би төлбөрөө төлцгөө. Тэр хогийн төлбөрөө байна гэж байна. Энэ хаях нь миний эрхийн асуудал. Тэ? Миний үүрэг. Цагаар хаях гэдэг бол байж болохгүй. Энэний цааны бүгд үе дүүргийн дараагнаар магадгүй одоо юу гэх нэг хогны компани гэдэг байна. Төрдөөсөн түүхүүдийн чухал өмчлөгүүдээ нөгөөдгөр нь Өө чаасаа. хог ажилтны грэсээ багс. Тийм бэ, тийм бэ. Тэгэхээр би төлбөрөө төлчөө тэрний ашигын төлөө би 6 цаг гэхэд ажилласаа яарч гараад Ямар нийгэм бэ те? Одоо тэгээ зарим хүмүүс бас энэ зүг сонсогдох гэдэг хамгийн аюултай. Харин тий. Шийдвэр тэнийг шийдвэр гаргаж байгаа хүмүүс амар хортой те. Энэ үнийг зөв гэж үзээд байгаа хүмүүс Бүр итгэл үнэмшилтэй ажиллаад байгаа шүү дээ. мандуулч чинь Уул нь Америк сурсан шүү дээ. Тэр Америкт ч юм бол яадаг вэ гэхээр гудамгаар нь тодорхой өдөр хогоо хаччихдаг байхгүй. Тэгэл рээсээ багсахчих болно шүү дээ. Энэ одоо юу гэдэг 2 дахь өдөр манай хогийг ачина. Тэгэл хүмүүс ч хогоо гаргаад тавьчихдаг шүү дээ. 3 дахь өдөр хажуудлан гудамыг ачина. Тэгэл рээсээ багсахчлаа. Ягаад тийм хийхгүй байгаа бол манай дарга энэ ингээд хашаа байшинтай тийм. юу гэсэн байв. Ер нь бол та нарын би булаанаа л гэсэн л санаа. Үгүй энэ ч ингэж чөлөөлсөн. Та нар хашаанда муухай амьдраад байна. шандаа сайхан Амин нөхцөл байхгүй. Тэгэхээр эн чинь одоо юу гэсэн үг вэ гэхээр тэгээд бид нар би гайхаад байгаа нь зүгээр л айцтай энэ мэдгүй ямар нэг реакц залах. За тэнд нэг weekly show гэдэг амраа ингээд хэлээд дээ. шууд ингээ улаарч ийн гэж юу? Тий. Хамаагүй. Тий улаар. Тэр энэ хамаа энэ үгүй хамаагүй. Хүмүүс бол иргэд чинь хүний юм болох гэхээр айгаад ингээд энэ гэдэг чинь энд ямар нэгэн юм байна л гэсэн үг чинь. Эдгэрт хууль нэгсэндээ хууль бид намайг хамгаалахгүй байна гэдэг л айцтай болсон байна. Тэгэхээр энэ чинь өөрөө юу нэг. Үгүй хагас жилийн өмнө сонгуулиар орохдоо би хашааны чиг гадаа шогом шүлжээ авч тавина л гэж ярьсан юм билээ шүү дээ. Хагас жилийн өмнө. Тэнгүүтээ одоо болохоор хашаандаа та нар муухай амьдарч байна л гэдэг байгаа байхгүй юу? Сайхан амьдарч чадахгүй. Хаан баач хийгээд байна. Тэр Хөөцрөө ордог шиг. Тэр чинь хард дахиад бизнес шийдвэр гаргаж байгаа тэр бүлэглэлийн бизнес яг. Хөтүүдийн компани зүгээр хуу хамж ороод тэгэл сэлб дөрөв. Үгүй Нямбатар чинь баг хөдөлгөөнд барилгын компанитай байгаа тий. Энэ чинь одоо мэдгүй тэр байх уу? Өөр нэр дээр биш ч гэсэн ингээл байх байл үү дээ. ер нь ингээд хараачаар буруу үр дүнтэй зүйлийг илэрхий өмгөөлөд явна гэдэг бол тухайн хүнд л ашигтай байна л гэсэн. Улаар чинь гэдэг. Тий. Тэр нь компаниар байна уу? Юугаар мэдгүй. Хоёр дахь түүхий давж байгаа хашаа. Гэхдээ харин түүцэн дээр харин хүмүүс амар гинийн бодоод байгаа байхгүй. Хитгэн түүцний асуудал гэж бодоо мангатаад байгаа байхгүй. Явган зам чөлөөлчтэй гэдэг. Гэхдээ эн чинь ингэж болох юм байна гэсэн сэтгэлгээ суулгаад байгаа байхгүй. Тэгэл эн чинь зөвшөөрүүлээ л шүү дээ гэсэн үг шүү дээ. Тэгэл дараагийнх. Зөөр ингэж годамжаар авахтаа би тэгээд нүүр байна. Тэгэл одоо миний бодлоор тэгвэл тэр 100 айлын нүүрний хашаанууд орж ирэх нь шүү дээ тий. Ер нь годомнуудын нүүрний хашаанууд түүхий давж байгаа юу. дэд үсттэй маш амархан урдаа холбогдох тий. Ингээл явах нь шүү. Тэгээд айлуудын оршин байгаа айж авах руу шууд ингээд. Тэр энэ ингээд нөгөө эрх мэдлээ өөртөө ургуулсан ашиглах юм асар том школтой арт байна. 96-аас 2000 онд газрын өмчлөлийн тухай хуулийг тухайн
тухайн үед 50 гишүүнээс арчилсан намынхан батлуулах гээд оруулж яхад 20 эдэн гишүүнтэй байсан Бүлгийн даргын намрын их хоёр одоо ерөнхийлөгч асан байж байхдаа хурал хайж гараад батлуулаг байхгүй өмчлөлийн тухай болов. 2000 онд нөхдөө 72 руу орж ирээд нөгөө батлуулахгүй гэжсэн хууль хамгийн түрүүнд батлуулсан. Батлсан. Тийм өмчлөлийн тухай. Тэрний өмнө юу гэдэг байсан бэ гэхээр ингээд иргэдэд газар өмчлүүлчих юм бол хятад орж ирээд авч штэ. Тэгэхдээ 2000 онд газар өмчлүүлэхдээ саяны нөгөө яг тэр 100 айлын байршлыг тийм үү газрын энэ дэд бүтцтэй хотын дэд бүтцтэй ойр байршлуудыг шууд бульдозердод аман хурдаад тийм үү оршин суугчдыг нь хонхорлоо энэ биошуугийн үлцийн лөө энэ төр ингээд хүчээр нүүлгэж шийдвэрлэж гэсэн байна. Тэнд нөгөө одоогийн энэ хийгээд байгаа ажлыг тэнд хийх гэжсэн. Трактортой жигсаал гэж газар хөдөлгөөн гэж энэс үдж байгуулагдаад тэр үнийг зогсоосон байхгүй. Тэ энэ газар чинь ирээдүйд энэ Монгол улсын энд амьдарч байгаа иргэдийнхаа өөрийнх нь байх баялаг нь болох юм аа. Тэ бид нар дэд бүтцийг татж өгөх үүрэгт бид нар юу тэр төр тэ засаг үүрэгтэй юм аа гэж зогсоосон байхгүй. Тэгээд гэр бүлээсийг нь иргэн болгоно 0.7 болгоод тэгээд тэр газрын эзэд одоогийн энэ газартаа үлдчихэж байгаа. Одоо тэнд бизнес барилгын бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс нь агуулах хашаатай ингээд байж байна. Одоо тийм болцсон ард дээр ингээд дарангуул энэ аюул бол ер нь хизээд байж идэг юм байна л. Гэхдээ яг бизнесийн зарчмаар л явж байгаа шүү дээ. Одоо яг тэр тий 100 айлын тийч ингээл компаниуд худалдаж аваад хашааг нь худалдаж аваад тохиролцоод явбал барилгаа барьж байгаа шүү дээ. Барилгачаар төрөөл явж байгаа шүү. Тэр бол ингээд маш хурдтайгаар ингээд явж байгаа. Тэнд юу болдгоо гэхээр зэрэг эзэн өмчөө үнэлэх эрхэн нээлттэй байдаг шүү дээ. Энд чи болохоор шууд энд бол баг. Энд бол одоо зүгээр шууд Нямбатар хэлсэн үнээр л авна шүү. Хамгийн заван тэр нөгөө хотын үзэмж гэж нэг юм ярьсан шүү дээ. Нэг аюул сүрхийн нэг юм соёлтой мундаг хот болох гэж оролдоод байгаа байхгүй. Энэний цаана хэдүүлээ бүгдөө санах юм бол чинь соёлын салбараас гэлтэхэд л ард иргэдийг соёлжуулна, эдэргээл годом модонд гарч бүжиг хийгээ солиорол те. Яагаад юм соёлтой болох гээд байдгийг те. Би гайхаад байгаа байхгүй. Соёлтой болно гэдэг байгаа байхгүй. Эннийхээ араас яг энэ юмнуудыг ч бас хийж байгаа шүү дээ. Тэр гэр оролцоог бол тэгж яриад байгаа байхгүй. Хотын үзэмж бол өргөтгөл бас яг тийм байхгүй. Хотын үзэмж муудах гэж байна. За түүц бас яг тийм байхгүй. Хотын үзэмжийг муудах гэж байна эдэргээд. Гэхдээ гой сайхан хоттой байх нэг хэрэг тийм үү. Гэтэл тэрийг заавал ихтэй яагаад заавал нийгмийн тодорхой бүлэгтэй тийм шошиг тий хоч өгж жогоод чи бол а гэж хогоо хулгайч штэ чамаас болж чи хаан бааш хийдэм бэ харагдаад байна штэ чи зайлчул гоё болох гээд байна штэ гэж заавал хийгээд байгаа юм. Чи гараа угаалт юм гэдэг штэ зүүр гэдэг байгаа байхгүй. Одоо байгаа нийслэлийн засаг дарагчин сонгуул нь 50 хүрээгүй штэ тий өмнөх дугаараар ярьсан. Тим хүн хүмүүсийн өмчийг хураагаад байна штэ тий одоо. Тэгээ хүлээмжшүүрдэхгүй тий. Тэгэл эдрийг гингмээр байна. Эдрийг сонгуультай яаж авах? Тэгээ ийм шийдвэрүүд гараад байгаагийн амар нэг сул тал гэдэг юм уу? Эвгүй юм эргээд эн чинь нөгөө нэг кейс болж үлдээд байгаа учраас дараагийнхаа үнэндээ утгагүй үйлдэлүүд хийх ингээд зөвтгөл болдго юм байлээ л дээ. Тэр нөгөө яагаад дарангуулалт хүн дуртай гэдэг тий тэр дарангуулагч баг гэж тэгээд тэргээл янз бүрийн юмнууд байдаг шүү. Тэр чинь айгүйх тайшаал өгдөг гэдэг байгаа байхгүй. Сэтгэл зүйн хувьд тий. Тэгээд пак ийм юмнуудаа гаргаад идэх гэдэг байхгүй. Амар байгаа шүү. Одоо ингэмээр байна. Хүний өмчийг хураах гэж байгаа юм бол яг л хуулийнхаа дагуу, процессын дагуу явмаар байна. Эхлээд болохгүй байсан энэ шийдвэрүүдийг хийн өгсөн. Тэнд авилгал байсан уу байхгүй юу? Энийгээ эхлээд тэнцэнэ илрүүлж олмоор байна. Тий. Тэрийг эхлээд тэрийнхаа тэнцэнэ олж тогтоосны дараа за энэ ингээд явцсан учраас одоо энийг засъя гэдгийг дахиад хуулийн хүрээнд яваад шүүхээр нотлоод баталгаажуулаад тэгээд тэнцээ шүүхтэр болно гэсэн үндсэн дээр дараа нь хүний эрхий одоо юг өмчийг хураадаг болмоор байна. Шүүхээр хураагдах ч гэдэг юм уу энэ заавал нөх холбоортой байдаг шүү. Тий, нөх холбоортой. Мэдээж хэрэг тэрчээ. Хурааж болно гэдэг шийдвэр гаргах юм бол тэр хүнийг хохирлгүй болгох шийдвэр давхар гарч ирэх хэрэгтэй байхгүй да. Энд чинь хууль дээрээ ч өөрөө байгаа шүү дээ. Тий, яг нөгөө одоо захиргааны акт шүү дээ одоо тэрийг ингээд нурааж байгаа. Захиргааны акт гарах чинь одоо хуультай шүү дээ манай улс чинь. Ямар процессор гарахын эрхэм зөвшөөрч байгаа этгээдүүдийг хамруулад яаж ойлголцол бий болох ёстой шүү дээ. Тэр чинь дараа нь яах юм? Тэр бараануудаа яах юм? Зээлээ яаж төлөх юм? Тэр чинь амар том асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Хүн хүний толгойн дээр бууж байгаа. Тэрийг ингээд шууд ингээд золбин нохой хөшгөлж хажаа юм шиг ийм
иргэдтэй ингэж хандаад байгаад нь бухимдаад байгаа байхгүй тий. Ингээ хөдөлмөрлөж iPhone 11 утсаа 16 болгоод арай ээж тийм үү? Сайжруулад тэрний тулд би чамд үйлчлэгээ үзүүлээ те чамтай худалдаа хийгээд те чамтай тохиролцоод ингээ дөрүүлээ хожууд гарсны ар дээр нэг дурак нь хурж ирээд миний шинэ утсыг авчиж байгаа юм бол би хөдөлмөрлөж яах юм? Одоо чи хийж очихгүй би чамтай хэлцэр хийхгүй чамтай ч тохирох 8 хийхгүй чамд үйлчлэгээ үзүүлэх. Та тийм үзэл л та тий. Энэ харилцаа энэ хоорондын зүйл чинь улсаа хөгжүүлдэг болохоос биш. Энэ өмчийн цаан чинь энэ иргэдийн сэдлийг үгүй гэдэг. Хувийн өмчийн цаас. Одоо наад чинь тэгээ 34 хүртэл хөв дээр очих юм бол нөгөө хүмүүс ч юм хөрөнгөө капиталаа гаргаж эхэлнэ шүү дээ. Хураалгах чинь биш тэгэл. Тэ? Джек Маг нөгөө нэг одоо нэг шоголсон шүү дээ тий. Тэгэхээр яг тэрний дараа нөгөө хятадаас гарсан саятангуудын тоо ч хэдэн хуваарч үлээ нэмэгдсэн гээд сая нөгөө Орос Украиний асуудлаас болоход Оросоос ус гарч байгаа саятангуудын тоо бас амар нэмэгдсэн байдаг юм шүү. Тэгээд нөгөө Австрал, Америк, Лондон гэдэр ч бол хамгийн их тэг саят үлээж авсан хот мотор хэдэн жилчлээ дараашаа гарсан гэдэг. Тэгэхээр яг иймэрхүү зүйл болонгууд л капиталууд дандаа нүүдэг байгаа байхгүй. Хамгийн тийм доктортой газрууд руу. Хууль бидэрт иргэний хамгаалах тухай асуудлууд зөндөө зохицуултууд, сайн зохицуултууд байгаа, зөв зохицуултууд. Гагцхүү хууль бүрдэгдэхгүй л шүү дээ. Хууль илэрдэггүй. Улсын хурлын хууль хэрэгжих мандат байгаа шүү дээ. Тэр явагдаад шүү дээ. Энд чи юу болж байгаа вэ? Тэр хуулийг хэн мөрдөх ёстой? За Монгол улсын иргэн мөрт байх ёстой. Мөрдөх ёстой. Гэхдээ үндсэн хуулийн байгууллага гэдэг те засаглалууд хууль батлна. Хууль хэрэгжүүлнэ гэдэг байна шүү дээ. Тэ. Тэгээ шүүх. Хуулийг шаардлагатай. Хууль хэрэгжүүлнэ гэдэг байгаа нөхдөд биш үү? Тэр бол хууль мөрдөгдөхгүй байна гэдэг шүү дээ. Тэгтэл хууль хэрэгжүүлнэ. Засгийн газар хуулийнхаа эсрэг байгаа. Нэг оюун эрдэнэ гэдэг хүн ерөнхий сайд болсноос хойш энэ хувийн өмчийн арчлын өмч зүйлүүд байхгүй болсон. Өнөөдөр бид нар ингээд яагаад ийм яриад сууж байгаагаа гайхаа сууж байна. Өмчгүй болж байна, дуурах ирэхгүй болж байна, загсах ирэхгүй болж байна. Тэгэхээр дараа нь хэн ерөнхий сайд болохын энэ гэдэг ийм тэнэг мангар асуултууд байж болохгүй. Хариуцлага тэр хүнтэй яригдах ёстой. Тийм үү? Гүйцэтгэх засаглал гэдэг чинь хуулийг хэрэгжүүлэх засаглал шүү. Хариуцлага тооцоо ярих ёстой яг үнэ. Ярих ёстой. Тэгэхээр ийм ломдгол юм байгаа зү. Ийм хариуцлагыг тооцож чаддаг байж гэмээр бид нар асуудлуудаа шийдэх гэж хуулиа хэрэгжүүлэх гэж хичээдэг засаглалыг бий болгож чадна. Одоо ингэ өдөр хоног бид нар алдах тусам биднүүсийн боломж алдагдана, гаргах эрсдэл нэмэгдэнэ. Ингэж байгаа. Өнөөдөр бид нар ингэж мэдэрч байгаа зүйлүүд байна шүү дээ. Жишээ нь одоо Агийн бол нэг өмчөө бол бүр ингэж сүдлүүлж үзлээ тийм. Энэ бид нар өнөөдөр мэдэрч байгаа болвол энэ мэдэрч байгаа зүйл аль хэдэн жилийн өмнө эхэлцээ гэж ойлгоорой. Усны туслын эффект юу байхгүй. Тэр инфляци цаграг үүсч яагаад би хамгийн гадна байгаа юм байхгүй. Тэгэхээр зэрэг энэ санаа юу гэх гээд энэ вөхтөр зэрэг нөхцөл байдал одоогийнхоос 7 дор байгаа шүү. Тэнд дараагийн хэд хэдэн тусал тусцсан. Нарны гэрлээ 8 минутын дараа гэдэг шүү дээ. Тэр нэг дараагийн цаграгын долгионууд чи ирж яваа шүү. Цунами шиг одоо ингэ зөхөн. Маа гэж тун утахгүй. Одоо бид нар ингээл түүц хараад оролдож болохгүй мөр оролцсон. Нэр шүү. Түүц хараад тийштэй үзэмжил муу шүү. маш олон хүн алга ташиж байна. Энэ алга таших болоход алга таших хүмүүс зөндөө тавьсан бохгүй юу? Тэ. Тэгсүүрийг бас наад бол чи зөндөө хийсэн бохгүй зүүн гарууд. Нэр шүү. Яг одоо чинь би дөрөв хэлээд байна шүү дээ. Тэр нэг хүнийг соёлтой соёлгүй гэж ялгаал ингээд байдаг компанид ажиллаж чинь бас коммунист тэ зөвлөлт засгийн үеийн бас маш үр дүнтэй кампайн ажил байсан бохгүй юу? Та нарын уламжлалт соёл чинь феодлын хоцрогдсон соёлоо чи ингэж байгаа бол юу юм бүдүүлгээ чи хөгжих ёстой гэхийн тулд чинь социалист соёлыг авах ёстой гэдэг гэж хийжсэн бохгүй юу? Тэгж наадвал чи ингэж дайсангаан дарж ард олныг хагалж агаад тэ та нар янз бүрийн өгүүл мүгүүлдэр чсэн уншиж яадаг штэ. Ажлын хөлс байхгүй ингээд төмс байцаа хоёр өгсөн чинь идэхгүй ихлээл малчид хайжсэн маягжсэн гэдэг. Тэр чинь ингээд үнэнч байж болон зохиомлч байж болно тийм үү?
энэ чинь цаана тийм мессежүүдийг ингэ суулгаад байгаа байхгүй. Тэгвэл эний чинь яг одоо ашиглаж байгаа байхгүй надад чинь. Хараа хотын соёл гой болох гэсэн бид нар орчин үеийн болох гэсэн тэгсэн чинь инглээ эдэр гэл те заван заваа юм яриа л. Гэхдээ нариндаа ярих юм бол энэ чинь хөгжсөн гэдэг лаг улсуудын хотууд ч гэсэн манайхасаа 7 дээр тавьчихсан эдэр юм зөндөө байгаа шүү дээ. Тэгж яагаад бэлдэж яагаад наатаа илэнгүүт чинь зайл зарим нэг нийгэм хэсэг чинь тэрж ирсэн аваад түрхрэл дайрчих жоох. Тэгээ өнөөдөр хүмүүсийн имийг хурааж ингэж тэгж байна. Одоо юу гэдэг чи одоо баба гэдэг байгаа тэр уул уурхаануудыг ч гэсэн хурааж байна гэдэг хүмүүс алгад очиж тун утахгүй өөрийн чинь имлүү очиход нөгөөдөл чи алгад ашиг шүү л анхаарахгүй бол тий. Twitter дээр одоо зөв нэг хүн нэг түүсний зураг авснаа. Өө энэ түүз үү штэ тий. Яа нураахгүй юм бэ гэж. Яг юу болоод байгаа юм тий. Хүн зүгээр түүз байг л дээ. Яг Одоо тэгэл өргөтгөл рүү орж ирэх нь шүү. Тэгээ одоо ингээд за орчин нөхцөлийг сайжрах болгоё. Юу л нөгөө нэг гой гудамжтай болгох. Гадаад тийм үзмжийг сайжруулах түүцийг гаражиг хувийн өмчийг нураачлаа тий. За өөр чинь баялагын сантай бол ингээд хувийн хвшлийнхны 34%-ийг дээр чинь. За тэгтэл манай шадар сайд чинь төгжрөлгүй утаагүй болгоно 28 хонд гэж хэлсэн шүү дээ. Одоо тэгээ юу бодож яа машин ч байхгүй заяа. Тий. Төгжрөлгүй болохын тулд машин байхгүй болно тий. Ядуур бууруулах гэсэн чинь нөхөр мависыг алах гэж байна гэдэг шиг. одоо уусаа шууд дараагийнх нь гэр ороолох нь шүү дээ. Гэр орлыг таарах. Сая айгүй харамсалтай юм үзлээ. Нөгөө хэний мөнх цэлмгийн нөгөө аялал дээр юун дээр очичээ. Перуд. Нэг улсын хан харуулсан. Перуд очичээ. Перу ингээд гэр орол бааш оруулаа ингээд ялгцсан байт юм. Ялгцсан гэдэг нь бүр хант хэвчсэн байт. 10 км хана. Тийм. Тэр ингээд одоо ингээд тий бүр ингээд Үгүй харин тэр ханы чил бариад нь шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг Эрнандо де Сото гэдэг нөгөө гайхамшигтай нөөцийн шагналт эдийн засгч чинь Перу байх. Тэр магадгүй тэрний нөгөө эффектийг мэдчихсэн. Тэгээ манад одоо ингээд хан босгож шүү дээ. Америкаас ч тэргээр алдчихсан. Шууд тусгай амар зүгээр. Тэгэхээр тэр чинь ингээд үзэж байгаа тэр чинь би бүр ойтонд орохгүй шүү дээ. Юу яа. Тэ. Гайхамшигтай заяа. Мөнх цэлмэг аюу өргөн асууад байгаа. Ханны наан цаана байгаа хүмүүсээс. Хан одоо ханны тэр ядуу гэж байгаа хэсэгт нь очиод хүмүүстэй ингэж ярьж байгаа. Энэ хан зөв гэж үзэж байна уу та? Зөв гэж үзэж байгаа хүмүүс биш шүү дээ. Дотор байгаа хүмүүс. Өөрсдөө баячуудаас хамгаалж байгаа гэж юм. Бид нар муухай үнэртэй гэдэг шүү дээ. Өөх хөөрэ. Өөр тэгтлэн тархинд угаас. Тэр зүгээр л ингээл ажиллаа хийгээ сууж байгаа байдаг л нэг юм. Зүгээр гэрээ хашаад. Бид нар муухай үнэртэй. Тэгэхээр энэ зөв бус чам ёсны бус зүйлийг ойлгосон мэдж байгаа хэсэг хүмүүс нь түүчээлж л авч явахгүй болвол тэр чинь өөрөөсөө зөв бус зүйлээ сайхан гэж үзэх хүн хаанч байдаг л. Байгалийн гэж бодох нь шүү дээ хүсэлтэй цаанаасаа гэж бодох нь шүү дээ. Нөгөө каст болж байгаа. Одоо тэгээ тиймэрхүү пропаганда чи бас пропаганда хийж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо 34% дээр бол яг л тийм хэлээд байгаа шүү дээ. Одоо тэгээ баялагын тэгш ус байдлыг бууруулах гэж байгаа. Тэгээ орлогын тэгш ус байдлыг одоо багасгах гэж байгаа гэж хэлээл энийг ч аавна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ баялагын сан байгуулад тэгээ тэрнээсээ ингээ сайхан нийтийн үйлчлэгээндээ хөрөнгө оруулалт хийгээд одоо бидний сургууль имлэг бол гоё болно л гэдэг байгаа шүү дээ. Түрүүний ярьдаг шиг би бол жишээ нь үгээ сонсоход гоё. Гэхдээ өмнө байгуулж исэн сангаан томж исэн бодхолоор надад бол санаанд орохгүй байгаа байхгүй. Гэтэл маш олон хүн бол энийг дэмжиж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол магадгүй хөдөлгөөний социологийн судалгаа Монгол улсад авъя л да. Окей за 34% авъягүй шууд бараг л 70-80-90%-аар тгий гин заяа. Яагаад бол ийм сүрийг чи маш сайн бэлдсэн байгаа байхгүй. Тийм. Ерөөсөө бэлдсэн. Яасан? Хүн нэг буруутан л хайж идэг. Чиний буруутай хэм бэ те? Эдэр байгаа. Яасан буруугаар авсан. За окей тийм байдаг бэ гэж бодъё шиг зүгээр тэд нар буруу те? Одоо ойлгох мэдэхгүй. Гэтэл яг бодит байдлаар сангаан бодоход сангаан тэгж яг зорилгоор нь ашиглана гэж би бол яагаад ч тэгэхгүй. Манай нөгөө нийгмийн даатгалын сан чи одоо ямар байгаа хэлээ те. Одоо бүх сан ч болоо шүү дээ. Жижиг донд. Тий. Тийм. Бүх сангаа тоосон шүү дээ. Эрүүл мэндийн санд хүмүүсээ давхарлаар зарлаа. Эми сангал тоноог өгнө гэдэг байгаа шүү дээ.
Сайн сангаж харахгүй нэг хэсэг болоо эсвэл нөгөө Энийг санаж гэхдээ бас эвгүй тэр чинь нөгөө яад юм байна. Гэхдээ бүх санаа томжсон учраас вирус итгэв. аль сан байсан гэсэн эрх мэдэл хэн захиран зарцуулах вэ гэдгийг л асуулт тавих хэрэгтэй байхгүй. Чи иргэн, чи хувийн хвшил, би төр. Тийм үү? Аги би чамд удахгүй энэ дуракаас ардаа сая долларыг игээд байгаа. Би чамд удахгүй 500 мянган авч өгнө. Чи намайг дэмжиж энийг зодчихно гэсэн. Яа зодсон чи эндээс 2 сая гараад ирэхгүй юу? Би чамд хэлнэ шүү дээ. Би захиран зарцуулна тий. Энд миний цагдаа бий чинь. Тий. Би чамд хэлнэ. Номшиж юу ч 200 мянгатаа байсан юм байна. Маа талан 100 мянга. Би сая 900 таа сууж. Надад ирэх байгаа байхгүй. Тэр сангич ирэх. Гэхдээ тэгээд Хичээд байна л да. тэр юуныхаа мөнгийг тэр сангич бүрдүүлэхдээ сайн мөнгө тараагаад байгаа шүү дээ. Тэр мөнгөө сандаа хадгалах уу, юунд хадгалах уу гэж асуугаад ах юм. Хандилах уу, тий? Хандилах уу гэд бэлэн ах уу, дансандаа хадгалах уу. Мөнгө өгөх гэхээр би бол тэгж уриалаад байгаа шүү дээ. Мөнгөний ав гэдэг байгаа байхгүй юу? Тий. Мөнгө авах гэдэг сонгороо. Ягаад гэвэл наадуулж өгөхгүй. За юу дараа одоо юу гэдэг чи төсөвд хандууллаач билүү? Дэд бүтцийн төсөлд хандууллаач билүү? Наадуулж өгөхгүй шүү. Хадгалж мадгална гэдэг нь бити сонгороо. Зөвхөн мөнгөний авна гэж сонгороо гэдэг байгаа байхгүй юу? Хизээ өгж ийсэн өгж байгаагүй шүү дээ. Тийм л бүр өмнө примитив арга руу орлоо шүү дээ. Дээр үе арга руугаа. Одоо долларын ханш маш өсөд байгаа чинь нөгөө нөөц 5 тэрбум гэж том өсрээд байгаа боловч яг бодит капитал чинь л гараад байгаатай ч холбоотой байж магадгүй шүү дээ. Тэ, энэс мэдэхгүй шүү дээ. Би л өнөөрөө тэгнэ хөрөнгө мөнгөтэй байсан бол ингээл нэг нь 34 гэдэг ч юм мэдэхгүй яах юм хураана гэх юм бол хин зүгээр өж байгаад өгнөх юм. Долларын хадгаламжтай болохоо болчихлоо шүү хүмүүс. Үгүй харин тий. Тэр чинь бүр хориглт хүүгүй болгож малгайдсан юм шүү дээ. Хүүг нь багасгасан тий. Тэрний багсгсан. Дээрээс нь авах юм бол чи шимтгэл түл. Тий, шимтгэл төлнө. Тэг жоохон ёо тий бид манай улсын шийдэл биш Хүүгээсээ тий. татвартай хэдүүлээч. Тий, хүүгээсээ татвартай. За тэр татвар нь ч яг татвартай л юм байгаа. Гэсэн. Тэг өөрийнхөө юунаас цогцолсон нэг газар руу авах гэхээр чи $100 өгч байгаа бол $1 өг гэхлээр чи хин $99 авахгүй. Тэгээ угаасаа ингээд манайх ч хүн ам цөөтэй хоёрт нөгөө бүтээмжтэй байдаг хэсэг маань хідүүлэхлээр бүр 100 гэж ийм потенциалтай байж ийж. За тэгээ яг одоо энэ ч нөгөө алтан гахаахан орж иртэл хідүүлээ чи нөгөө хүн ам маш бага төрж исэн. Айгүй төвхтэй хүн амын пирамид руу орсон шүү дээ. Тэ яг ингээд нэг энэ үе дээр нь гээд нэг юм бүтээлч тэ одоо юу гэдэг юм бүтээх юм байдаг хэсгээ ингээд эхэлчихэж байгаа байхгүй яг тэгэхээр чи бүр л давхар цохолт орж ирж байна л гэж би зүгээр бодоод байгаа байхгүй тэгэл яах юм нөгөө юм бүтээдэг эдгээр хүмүүс чинь ер нь уусаал цөөх гэсэн шүү дээ тэгэл тэд нар чинь нөө за боли те одоо явъя гарыг тэгээ нэг гадаад найзтайгаа уулзсан байхгүй тэгээд ярьсан хөрөнгө судалгаа хийгээл ярьж байгаа тэгсэн чи тэгж байгаа байхгүй хүү юм ямар амар үнэтэй болцсон бэ жилийн дотор гэлдэж байгаа англиас ирж байгаа юм шүү дээ. Аим үнэтэй болсон шүү дээ англич дээ. Харин тийм байгаас би англид байхад бүр Монголд байдгаас бага мөнгө зарцуулдаг байсан шүү дээ хүнсэндээ гэж би тэгсэн чи. Тийм байх. Би сая төгрөгөөр юм аваад ангалтай авч чадсангүй гэж хэлж байгаа. 7 хоногийн хүнсийг. Өчигдөр нодлон яаж хийсэн чи би нодлон 800 хүрэгдгүй байсан шүү дээ. гэж хэлж байгаа байхгүй. Тэг бараг англитэй төстэй юм 7 хоногт миний зарцуулж байгаа мөнгө үнэтэй болчихжээ Монгол гэж би бодож байсан. Гэтэл жилийн дотор ингэж хэлж байгаа байхгүй. Энэ юу байх вэ? Бид нар ингээд дандаа энэ талаас ер нь яг хэрэглэгч талаас ингээд яриад идэх. Яг ингээд шийдвэр гаргалт ингээд юмыг ингээд шийдвэр гаргалтыг зөв чийдэж залах юм бол би ингээсэй гэж бодод байдаг байхгүй. Биднээс одоо за юмны үн амар өсөж байгаа бүр ингээд олж байгаа. Юу гэхээр энэ чинь биднээс орлого багасч байгаа. Тий, орлого багасаад байгаа. Тий, яг эн чинь ингээд тавч чадваргүй болоод байгаа. Тэгэхээр бид нар яг яагаад энийг биелээд байгаа нөхдөөрсөг альва шаардлагагаа бид нар тавихтаа бусдын эрхлөө очиж ордог байхгүй. Үнэ буурвал. Тий. Үнэтэй байл. Бид нар тэгтэл зөв нь юу вэ гэхээр зөв орлогын маань нэмэгдүүлээд гээ. Тий. Түүцийн маань ажилуулаад таа. Би түүцээ супермаркет болох боломжийг маань өгөөтгөө. Гай болоо гэж байна. Тий. Тий. Салхин тавиад гэж байна шүү дээ. Тэгтэл манайхан гараад явах дээрээ зэрэг энэ чимбар цаацлаа чимба үнэтэй зараад байна гэлээ. Үгүй үнэтэй зархаас өөр аргагүй шүү дээ. Яг тэгвэл өртгөн нэмэгдчихэж байгаа юм чинь дээ. Ямар нэг юм бараг бүтээгдэхүүн яхад өртгөн нэмэгдчих юм чинь үнэтэй зархаас өөр. Яг саяны юмтай холбоотой та чи би бол өвдөө ингэж боддог. Чин энэ GS25 CEO бол Монгол хүн хийж чадахгүй бизнес биш байхгүй юу?
амар супер стандарттай, амар ноу хау шингэсэн, тэгээ амар хөрөнгө оруулалт гэдэг шаардсан бизнес биш байхгүй. Зүгээр л хэрвээ манай Монголын тэр мэргэжлийн хяналтч хуучин байсан шиг те тэр стандартаа сахиулж исэн болвол манай стандарт зүгээр ийм сүлжээнүүд үүсэх бүрэн боломжтой үстэй. Тийм. Ер нь санаа нь бол тийм те шийдэл гарч ирсэн юм байна те. Гэтэл хөөрхий зүгээр ингээл гадны франчайз дада гэд энэ лаг мондаг одоо юу гэдэг. Ингүүд одоо бүр сүлдээ хувийн нөгөө 8 нэр үтч хүртэл CEO-гийн нэр мэрийг авдаг болсон юм ба штэ. Тэгдэм ба штэ. Шууд нэрээ өөрчлөлт одоо юу гэдэг дулмаа гэдэг дэлгүүр байсан болвол CEO-г авчихгүйдгүй CEO-гийн бараанууд хүрээд ирдэг. Тэгээ CEO шиг харагддаг хүмүүс ордог. Би бас CEO GS одоо энэ гадны франчайз орж ирэх нь зөв гэж байгаа. Яг тэгвэл суралцах хэрэгтэй байхгүй юу? Суралцсны дараагаас өөрсдийнхөө юмыг байгуулах байхгүй юу? Яг тэрний үйл явдлыг март зарт чи хэр байсан юм? Одоо байгаа ч тийм. Энэ чинь өмнө ажлаас нь өмнө байсан шүү дээ. Тийм феминист санаж байгаа. Гэхдээ тэгтээ тэгэл бас л хэцүү. Бид нар суралцж байна. Бас л яг л Одоо энэ ингээд зэрэгцэл столтой ер нь яаж вэ гэдгийг ингээд харж иж жишээ нь юу гэдгийг Вьетнамыг засвархыг бид нар хөвгөлөдөг хэзээ ч Монгол дээр очтгүй л байхгүй. Ерөө тэр чи яаж нөхдөр машиныг яаж засч болдгийм бэ гэдгийг нөхдүүд үзүүлсэн байхгүй. Биднээсээ шаардлага тэнд очсон. За тэгэхээр зэрэгцээд явж байхад жишээ нь CUGS-ийнх ингээд ороод ирж байхад биднээсийг огт байхгүй байхад бид нар тийм юм хийхэд яг юу их аль түвшинд очих хэвээр магадгүй харахгүй чадахгүй магадгүй. Тийм харуулсан байгаа тохиолдолд бид манайхан бол давуулаад юм хийчихв. Тийм давуулаад юм. Жишээлбэл за ийм арт орж ирээгүйсэн бол орж ирэхээс өмнө номин байсан шүү дээ. Номин миний дэлгүүр 2 ийм арт чиг байх боломж байсан уу? Байсан тий. Тэгвэл ийм арт орж ирээд стандартын тогтооод тийм номингоо орж ирсэн. Ягаад гэвэл ийм арт яах гэж ордё. Тэгээ номингийн стандарт үйлчлэгийн тэрэн төлөө тэмүүлэл ингээд явж байгаа. Явж байгаа. Тэгвэл ийм артлуу бид нар яах гэж ордё. Тухтай төгсдөө. Зогсоолн сайхан ороод ийм үйлчлүүлэхэд бүх үйл Наадам центрийн номын чинь нэрээ тийм болох гэж байгаа юм чи шиг. Тийм нөгөө тухайдаа нөгөө ингээл хэдхэн жилийн өмнө ах чинь бараг за номин тэгдэг байсан юм мэдгүй юм госчих вэ гэж дагалдагсан. Үйлчлэгчтэй. Гэхдээ эн чинь бас өөрөөсөө хэрэглэгч ч гэсэн соёл зурлагчж л байна л да. Нөгөө соёлтой. Гэхдээ эн чинь бизнесийн зарчмаар явж байгаа байхгүй да. Тэрнээс их хүчээр Нямбатар хүчээр хийлэгчтэй юм биш. Тэгэхээр тэгээд одоо хэдэл өмчөө хамгаалын бизнес эрхчлөөгөө идлээ. Энийгээ шаардаж эхлэе. Энийг одоо тэгээд хуульпсаар янз бүрийн худлаа үнэн ийм те пропаганда ашиглаж хүний эрхийг зөрчиж байгаа бол бас тэрийг эсэргүүцэж сураа те. Хамгийн сүүлд сонсоход тэр сая тэр Дашчоолын ард байсан тэр нөгөө Хатанбаатар гэдэг байгаа хүний эмнэлгийг нураачлаа гэдэг зай гаргацсан шүү дээ. Гэтэл тэр жиргэн дээр бас явж л байлаа шүү. Наа чи шүүхэн шийдвэр өөр талд нөгөө талд Хатанбаатар талдаа гарцсан байхад хүчээр нураацсан зүйл шүү. Наадах чи эргээд асуудалд орно шүү гэдэг нэг хурж иргэцэл шүү дээ. Харсан уу тэр жиргэг? Тэгэхээр нөгөө Хатанбаатарын шүүхтэд ямар ч байсан хотыг ялцсан юм шиг байл. Тэр хүний яриагаар бол одоо баримтыг би хараагүй л дээ. Тэгэхээр эн чи одоо бүр шүүхэн шийдвэр дэгчээд хахад нураадаг болцсон юм уу? Надад бол тэгж бодож байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд маш товчор бол нэгэн дайртай байж та нэгнийх нь эрх зөрчиж бол одоо тэнцмээр л байна. Дотоод батлагчаад байхад усыг хөрлөн биелүүлэхгүй байгаа л шүү. Одоо болтлоо тийм ээ. Одоо тэгэхээр чи яаж тэд биелүүлсэн орцсон гэдэг. Хойлоо гарцсан шүү. Одоо субъектив хандахгүй байх ганц боломжтой зүйл бол хувийн өмч. Тэгэхээр иргэд одоо юу гэдгийг иймэрхүү төрлийн дээрмүүд те хувийн таны биднүүсийн хувийн өмч рүү дайрсан. Хэрвээ одоо яг таны хувийн өмчийг сүдэлсэн дээрмсэн иймэрхүү асуудал байх юм бол шууд сошиал дээр лайв хэрэгтэй. Хослох хэрэгтэй. Яг тийм нөхцөл бол тэгэл дээшээ тэнгэр хав доошоо гацах дүн бол маш хэцүү байдалд орж байгаа шүү. Эргээгээ тэр чинь нотлох баримтуулж үлдэн те. Одоо жишээ нь Агийн гараж дотор байсан өчнөө олонний төрөнгө бол хайцсан мэдэгдэхгүй. Нэг нөхөр ирэл дугаараа үлдээгэл явсан гэж нөгөө дугаарлан залгаад авахгүй мó байдаггүй ашиглалтанд байдаггүй дугаар юм те. Хувийн өмч гэдэг бүх юм хөвчлээ ингээд Агийн бол бас нэг зураг хөрөг оролцсон байсан шүү дээ тухайн үед те. Тийм хөвчлээ ингээд энэ алдар жавхлан гишүүний хаах гэдэг сошиал платформ чинь одоо хамгийн биднүүсийн эрхийн өмчийн хамгаалалт болсон шүү. Өөр юм баг. Эргээгээ түүх үлдэн те. Хин нэгэн очиод хамгаалахгүй хамгаалах ёстой цагдаа чинь тэнд хамтдаа дээрэмтгэж зогсож байгаа. Гэхдээ цагдаагийн даргаыг олон нийтэд сонгогддог болчих юм бол цагдаа нар
олон нийтийнхаа иргэдийнхаа төлөөл хуулиар таарна. Иргэдийн төлөөл зогсдог болно. Ер нь бол нөгөө гадны улсууд эдгээр чинь зүгээр нөгөө манайх агийн гадны туршлага гэж ярьдаг болохоор л жишээ тий. Цагдаагийн дарга эдгээр чинь бас иргэний хүмүүс тийм өөр хүмүүс эдгээр тавьд юм биш. Зөв багтаа тий. Уу яг хаа чинь цагдаа чинь Цагдаагаасаа биш хэрэгжчихсэн шүү дээ тий. Шууд дотоод цэргийн ерхий командлагч болж малаа тий. Шууд одоо бүр солиороод генерал цалтаа болдог болчихлоо шүү дээ. Уул нь бол хурандаа байж идэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бүр шууд өгдөг болчихлоо шүү дээ. Цэрэг хувцастай тий. Бараг ч угаасаа ёслолын хувцас цэрэг. Тэр чинь цол зэрэгээ ямар их яадаг үлээ. Тэгэхээр тэр дотоодын зэрэг гэснээр тэр 2023 онд дотоодын зэргийн тухай хуулийг өөрчлөөд эдгээр иргэдийг хизээ хүссэн цагтаа шаардлагатай гэж үзэх юм бол байцаах, шалгах, саатуулах, орон гэрт нэгжлэг хийх эрхийг 23 онд хүлчилсэн. 23 онд. Тэгэхээр энэ нөгөө энийг хэдүүлээ дараа нь ярих боломж олдох энэ нөгөө дарангуулын тоосоонууд энд өргөдөж байгаа байхгүй. Тэ чи түгээрөө би өгөөрөө билүүцэн болдуулж гэж байгаа юм шиг энэ талаас нь өрөөд энэ талаас нь. Тэгэхээр одоо бид нар хууль бол бас тийм болцсон байгаа. Дотоодын зэргийн тухай хуулиар энэ чинь яг тэрний өмнө Казахстанд үлээ хаана үлээ бас нэг яг ийм хууль батлагдаад төд бодлого нөгөө хуулийнхаа хүчээр дотоодын зэргүүд нь иргэдийнхээ эсрэг орж исэн тэр нэг практик байдаг. Тэгэхээр манайд бол 23 он тухайн үед бол нөгөө би арчсан нам үндэсний бодлогоор 5 дарга байсан. Ер нь хилээд бараагүй л те тэр чинь гараал зогсох тэр зэрэг хэн дарга юм бэ гэж өдөөс арчсан намын дарга ихэд өгдөг байсан. Тэгэхээр тэр хэн дарга байх нь энэ ямар аваа. Тийм асуудал бидэрт аюул эхэлж шүү гэж зөндөл хэлсэн. Төсвийн нэмэгдлэг ч гэсэн. Тэгээ ингээд дараагийн сэдвээ хэдүүлээ тойроод өдөргөө. Тэгээ. Засгийн газрын бүтцүүд тэгээд ингээд асуудал байгаад байна. Ярих юм их байна. Өнөөдрийн дугаарыг бол ингээд өмчөө хураалгаж байгаа хүмүүс тэгээд дуу хоолойгоо ингээд байхгүй болж чинь жагсах хэрэггүй болж чинь тэгээд ингээд нөгөө яг үнсэж болохгүй юмнууд руугаа л ороод байна. Хүнээс ингээд салгаж болохгүй юмыг салгаад ингээд эрхийн ингээд боомлоод богдуулж байгаад бухимдж байгаа тийм юм наа. Нийтлээ өмчөө хамгаалцгаая. Тэгээ бизнесээ хамгаалцгаая. Бизнесээ хэрэгчлөөгөө эйдэлцгээе. Нэгнийхээ бизнесийг, нэгнийхээ өмчийг бас хамгаалцгаая тийм. Бүтээх хэрэгчлөөгөө өөрийнхөө биш. Тэгээд дараагийн дугаар дээр бас улс төрчгөөр байгаа хүмүүс бол холбогдоо. Тэгээд ирээрээ олол энэ чинь амар олон судал хоосон байна. Нэлттэй шүү. Усыг хөлийн чуулт шиг. Ерхий сайд нөх хэлж байгаа танхимд 5 гишүүн сууж байна. За. За өнөөдөр бас төсөл сайн баярлалаа. Зөндөө ярьлаа шүү. Зөндөө шийдэж байгаа.